Джон Рокфеллер нь Америкийн бүх нефтийг хяндаг бөгөөд нефт химийн гаралтай эмийн үйлдвэрлэлийг эзэмшдэг хүн юм. Түүний эцэг Уильям Рокфеллер нь нэгэн эд шидэт тосон төрөлхийг бодож олжээ. Энэ нь шилтэй түүхийн нефт ба шээсхөө хэмийн холимог. Үүнийг хавдрын эм гэж борлуулж байв. 1940-од оны төгсгөл хүртэл New Oil буюу шинэ нефт гэсэн нэртэйгээр үйлдвэрлэсэн байна. Энэ эмийг эхлээд элэгний эм, дараа нь холерийн эм, мөн сүрээ, бронхит, хавдрын эм, төгсгөлд нь бүр туулах эм гэж борлуулж байв. Харин алдартай Bayer эмийн компани нь урд нь химийн будагны үйлдвэр байв. Анхны антибиотикийг химийн будагнаас гарган авчээ. Энэ нь бактерийн биед цоорхоо үүсгдэг тул хүмүүст эм гэж борлуулж байв. Хожим нь Европ ангаахын гол санхүүжүүлэгч эцэг болсон Джон Рокфеллер нь харин өөртөө 100 наслах зорилго тавьжээ. Тиймээс гомеопат эмч Бигерийг өөрийн хувийн эмчээ болгосон боловч орчин үеийн ангаахын эмч нарт биеэ огт үзүүлдэггүй байв.